Нэр дэвшигчид хөдөлгөөнд орж эхэллээ. Сонгуулийн ерөнхий хороо сонгуул тоосоо өргөхийг зөвшөөрч 3 нэр дэвшигчид үлэмлэхийг нь гардууснаар эргэлзэгцүүлгүй болж өнөөдрөөс өөрсдийгөө пиардах замдаа шуударч байна. Женко Батулгын хувьд гэрээсээ лайв хийж эгэлжирийн бүр живжирийн хүн гэдгээ үзүүлэн харуулж баталгаажууллаа. Монгол Ардын намын нэр дэвшигчийн хувьд өнөөдөртөө намгүй байна. Харин Босоо Гамбагийн хувьд асуудалд орох шинжтэй болоод явчихлаа. Тэр бомтон өмгөөлөгч Батбаяртай гар хөлөө барилсаж авахсан зурган дүүнд маш том хас хоноо авчихсан гарцаагүй. Цаг үргэлж барин 20 хэмээн хүн дарамталж телевиз радиогоор ярьсан хэлсэн болгоныгоо эргэн бухаж болцтой хүн чанаргүй хэрүүл заргаж энэ өмгөөлөгч өөрөө гүн очиж Ганбаатартай гар барьсан уу эсвэл Босоо Гамбаа энэ өмгөөлөгчийг хуулийн зөвлөхөөрөө сонгосон уу гэдг нь одоохондоо нууц байна. Хэрвээ Батбаяр Ганбаатар нар хуулийн гэрээ байгуулсан бол муу нэрт өмгөөлөгч Батбаяр Монгол улсын ерөнхий прокурор ч юм уу эсвэл дээд шүүхийн ерөнхий шүүгч ч юм уу нийгэм болно гэсэн үг дээ. Аимшигтай нь хэрвээ өмгөөлөгч Батбаяр тийм албан тушаалд очих юм бол Монгол улс 37 он руугаа падхийтэл унана. Нар сарын чөлөөтэй алах Монгол хүн ховордон шүү базар байна. Монгол улс 3 сая хүн багтаах шорон барих хэрэгтэй болно гэсэн үг. Өмгөөлөгч хүн гэдэг үг нь энэ маань буруугүй тэр маань тийм учиртай энэ маань тийм шалтгаантай хэмээн өмөөрч өмөлзөж явах хатал харсан болгоно 10-20 жил шорон суух ялтай хэрэг үлдүүллээ хэмээн ярьж явдаг хүн Босоо Гамбагийн гараас барин зураг авахсан явдал зүгээр нэг зураг биш Монголын ард түмний эрхчлөө тусгаар тогтолтой холбоотой асуудал болон хувирчиж болох юм. За тэгээд Босоо Гамбаа болоод түүний штабын тайлбар хийх үз. Үгүй бол савл хийвэ телевизээр худлаа ярьдаг тэр өмтөн өмгөөлөгчийг ерөнхий прокурор болгохыг хэн өсгөв.